За сайн бацхан үзэгчдээ миний бичлэг үзүүлж байгаа та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За энэхүү бичлэгээрээ яагаад ингэ дүрс байхгүй шүү дээ. Жохон залхуураа дүрс байхгүй хичлээ уучлаарай. За би энэ зам бол Эрдэнэ тавьсан байгаа маа үеэлтэйгээ зүг үеэл гэж надаа нэг насаар ихч тээгээ зүг нь Эрдэнэт рүү зүг явсан нэгэнтэл Эрдэнэтийн влог гэж та нар ойлгож болно. За илүү томьёолгүйгээр миний бичлэгийг тухлан таалан сонирхоорой. За энэ бол яг та нар альцантай гарснаас үйсэн мах би яг одоо л Эрдэнэт рүү яг явж ийн ингээд яг шуудан суух гэдэг яг жинсээ хөдөлж ийн. Тэгээд Эрдэнэт рүү яг дагаа энэ хамаатан дээрээ очиод нэг 14 мөр хончоод тэгээд буцаад ирэх байгаа. Тэгээд буцаад ирэх байгаа. Тэгээд за та нар харж байгаа бол зам ийм амар төгжрээтэйсэн ганц 8 орох гэж 10 минут юм тул төгжирсэн байдаг байгаа. Харж ирж байгаа юм чинь нэг шоколадтаас өгдөр авцгаарсан. Хороор шоколадтаас надад аягүй гоё таалагдсан юм аа. Надад жоох юм тасгаар явцгаая. Ийм гоё. Зэхийн бабблти шийдвэрийг ундаа идэг нас танаас харуулъя зөө. Хаад энэ доорны энэ цэцгнүүртэй тэсний дээр нэг сорволтой амар гоё нэрийг авах уу? Энэ нэг бабблти шундаг авах гэсэн боловч шид хэмжээний жихэртэй аюу хэмжээний нилуун байсан учраас энийг бол аваагүй. Амтч нэг шүрэг бүүцтэй авлаа. Энэ донд яг ийм цэцгнүүртэй ундаа авахарлаа. Тэгээд яг энэ ганцаараа нэг юм содон байгаа байхгүй юу? Тэгэхээр ганцхан ширхүүлсэн байна гэдэг чинь аюу хүн авсан тодорхой тийм учраас энийг авлаа. Амтч дэвшлэг юм болох гавлаа. Одоо нэг иймэрхүү юм авч үзлаа. Ийм бичээсүү чихэр мэхэр. Авсан миний бэлэг шиг юм авлаа. Хараг байгаа байхгүй юу? Амар өсрөөж явсан. Зандаа юм чинь хөөлж юм гэж магадгүй ч одоо юмтай дэвшрээ. Энэ дахиад боо хуушраа. Ийм юм авлаа. Та нар энийг хэмжээ хуушрах гэж бодож үзээ. Энэ бол төсгөж хуушрах пицца гэсэн. Яг нэг юм хайртай пицца авсан. Таран хаймхтан. Дараад ирлээ одоо бүгдээрээ хөдлөгч байна. Одоо л ингэ сайхан хөдлөж байна. Танай харсан бах миний цэцээс авсан хэрэг ууж байна. Баядай тамтай шүү. Нэг 6 мургагийн үед энэ Эрдэнэтийн айлд өндөд очсон байгаа айлд очингуудаа тэгээд очихд угаасаа хоол хийсэн байсан. Тэгээ хоол идэнгүүт шууд унтсан дүрс байхгүй дуучлаараа тэр үед юм тэгэд айл руу орж нэг уцаа барил орвол гэж тэгж яхаа. Тэгээд санаа зовоод бичлэг хийсэн шүү. Юу идээд байгаа юм бэ яах вэ? Мэдгүй. Одоо брэнд бороо орж ийн. Зүгээр намайг гиснээс хойш зүгээр бороо орж идэг нас. За одоо бүгдээрээ гарч Эрдэнэтийн талбай малбай гоё аялцгаанаа. Эрдэнэт миний бодсноос ер нь хав илүү ногоон илүү хэмжээний модтой байд юм бэлээ би мэдэж авсан. За тэгээд Эрдэнэтийн талбай дээр нэг ийм олон улсын төвүүд байсан. Тэгээд та нар зориулсан бичиж авлаа. Энэ манай Монгол улсын төв гэдэг миний мэдхгүй минь нэртэй төвүүд ч юм Японч орос юм чи би. За тэгээд энэ өдрийн дараа нэг 5-7 хоногийн дараа би дахиад гарсан. Жохон алхах юм уу гэж би бодоод тэгээд энэ талбайгаас хашаа нэг хөшөө байдаг гэсэн. Тэгээд тийшээ бүгдээр очиж үзэцгээе. Энэ ганц нэг хөшөө юм уу гэр юм уу энийг би зорж очсон зөөнийхээ байсан хэдэн километр алхаж ихтэй яг гоё л байсан шүү дээ.
За би энийг бол нэг хаанахын ямар хөрхөө гэдгийг мэдэхгүй ч гэсэн ямар тач нэг нь хөрхөө гэсэн тэгээ нэг хэдэн километр 20 морь илүү 15 билүү ийм километрийг туулж ийм энийг зорж ирсэн. Гэтэ би угс хэлээгүй л дээ. Угс хэлхийж хүсээгүй. За тэгээд энэ бичлэгийн дараа нэг 10 мармуу хоногийн дараа дахиж гарад мозол орсон бохоо мозол илүү бацалаач илүү энэ газар руу ороод жоохон сонор сонирхоо жоохон тэр амирхын зүмийг сонирхсан байдаг байгаа. Гоё гоё юмнууд вэ? Ийм их аяг байт юм бэ? Нэг хартаа юм хөөрх юм бэ? Йоо. Энэ ноёнтл мөн үү биш үү? Биш юм шиг байна. Хартаа ноёнтл байна. Йоо ямар хайр юм бэ? Энийг үлдэн кино танаа мэдгүй үү? Вау. Яг үзчихвэл яг юм гоё юм. Хүүхэлтэй мэдтэй болох юмсан. Ямар гоё юм бэ? Төгөлдөр дэлгүүртэй ийм юм байт юм бэ? Ямар гоё том мөрөөр вэ? Үзэгчтэй өнөөдөр бол 2 дахь өдөр 25 26 билүү 25. За өнөөдөр бол яг ингээд яг агаарт гарахаар явж байна. Миний өмсөө хувцас. За одоо бүгдээрээ гарцгаая. Манай гар хааж гол юм чинь бодоо бүгдээрээ гарцгаая. Гэрийн гоё хотод гарахгүй гээд чи яах вэ? Хануу за ямар ч ирэх газараа ирчлээ, голдоо ирчлээ. Одоо тийм юм зам язанчил янзлж явах шиг байна. Би энэ жоохон голыг хэрэг хэмжээний гүнзгийг нь үзчихлээ. Миний ерөөс арзаацж бондгүй сайн машин жоохон байсан чинь. За тэгээд одоо жоохон сэлээд жоохон энэ харих хөвгтөйтэй жоохон тоглоод тэгээд байна да. За тэгээд яг би сэлээгүй л дээ зүгээр усаар байлцсан л да. Сайн бацхан уу үзэгчтэй. За миний Эрдэнэтийн влог та нарт таалагдсан уу? Би энэ бичлэгийг аль чадхаараа эдитлээд аль чадхаараа болгосон шүү. Миний хамгийн анхны аяллалын бичлэг учраас аль чадхаар та нартай зориулж аягүй гоё чанартай байдлахыг хичээсэн. За тэгээд энэхүү Эрдэнэтийн влогийг би 2 хувааж оруулна. Яг эхний влог бол яг би гоё шууд суугаад дээрс нэлгээр орсон. Тэгээд гоё хүрхээ орсон. Тэгээд усаар гоё байлцсан гэх мэтчлэн иймэрхүү бичлэгүүд оруулсан бол дараагийн 4 зураглал дээр илүү их хэмжээний гоё зураглал эргэх хэмжээ гоё хална. За дараагийн бичлэгээр юу гарах вэ гэвэл би кино чатар орсон гоё зураг авуулсан. Тэгээд гоё хүрхээ орсон гээд хүрхээг нь яана учлаарай. Юу лээ нөгөө ориглоор усан ориглоор орсон миний бичлэгийг хүлээн авч үзээрэй. Бичлэгийн хагаад 2 хувааж байгаа юм би. Энэ хоёрыг чи нийлүүлээ нэг 16 15 минут болно эцдээ. Зөвхөн 2 он тэгчиж нийлүүлж болдгүй мүү гэж та нар бодож маандгүй. Би албан ингэж хэмжээгээр салгасан. Яагаад вэ гэвэл энэ богинохон бичлэг энэ урт бичлэгийг бодвол хамаагүй хэмжээгээр үзэлт сайтай байдаг. Бас ерсэн та нар ч гэсэндээ богинохон бичлэг илүү амар байдаг байх гэж би бодож байна. Та нар комментэн доороос богинохон нам руу, урт нам руу гэдгийг нас бичээд өгөөрэй. За тэгээд баяртай миний 2 дахь part 2 Эрдэнэтийн влог part 2 дээр уулзъя. За тэгээд би нэрээ энийг харсан чинь 66 subscribe follow болсон байлээ. Сабтай болсон байлээ. Тэгээд 66 саб дээрээ удахгүй 44 хүн subscribe нэмэгдэх юм бол хэдлээ 100 дагагчтай болох байгаа. 100 дагагчтай болоод би бичлэгийн альцсан дээр төлөвлөсөн байгаа. Тийм учраас нэг хэдэн сарын дараа, нэг сар марын дараа 100 дагагчтай болно гэж би найдаж байгаа учраас яг одоо та subscribe дараагүй байвал лайк болон subscribe дараад хэрэг subscribe дарсан бол хонхоо дараарай. Хонхоо дарахад ямар уртай гэвэл би шинэ бичлэг оруулангууд тань дээр шууд мэдээлэл ирдэг учраас та миний шинэ бичлэгийг цаг алдалгүй үзэх хэмжээний боломжтой гэсэн үг шүү. За тэгээд бүгдэнд нь баяртай. Тэгэл нэг л намайг өглөө үзчихвэл өглөө минь, өдөр үзчихвэл өдрийн минь, орой үзчихвэл сайхан амраарай. За баяртай манайхаа. Part 2 дээр уулзъя.